Яг одоо бүхий л стрессээ тайлж Бурхны үзэсгэлэнт оршихуйд амар амгаланг мэдрээрэй. Нүдэнээрээ ямар ч зүйл хийх шаардлагагүй. Зөвхөн энэ мөчид л төвлөрөөрэй. Амьсгалаа нэг сайхан тайвнаар ав. Өөрийнхөөрөө хүчлэлгүй сайхан гүнзгий амьсгал авъя. Биеэ ажиглаарай. Таны биед юу мэдрэгдэж байна вэ? Яг л цэцэрлэгч хүн цэцэрлэгт хүрээлэнгээрээ явж ургамал ногоог ажиглан хардаг шиг та өөрийнхөө биеэр нэг алхаж үзээд сониучаар тайвнаар ажиглан харж ямар байгааг нь анзаараарай. Хөлөө газарт хүрч байгааг нь нэг мэдрээрэй. Хөлн дулаахан байна уу? Тухтай байна уу? Бүх бие доороос нь дэшээ скандад мэдрээд үзье. Одоо бүгдээрээ шилбэ мэдрээд үзье. Одоо анхаарлаа зөөлнөөр дэвшлүүлж гуяа мэдрээд үзье. Гуяа суудлаа мэдрээд үзээрэй. Суудлын тухтай байна уу? Тухгүй байна уу? Хэрвээ тань тухтай байгаа бол энэ тухтай мэдрэмжин дээрээ хэсэг төвлөрөөд үзье. Одоо танд ямар мэдрэмж төрж байна вэ? Одоо зөөлнөөр анхаарлаа шилжүүлж нуруугаа мэдрээ. Нуруу нь тухтай байна уу? Хөшсөн, чангарсан байна уу? Хэрвээ чангарсан байвал булчингуудаа суллаад үзье. Нэг нэгээр булчингуудаа суллаад өөрөө одоо амьсгалаа гүнзгий аваад амьсгалаа зөөлнөөр гаргах үед бүх бие чинь тайвшран суларч байгааг мэдрээд үзээрэй. Бүх биетэй нь тайвшран байна. Булчин шүрмэстэй нь зангирсан байсан бол одоо тайвширч суларч байгааг мэдрээд үзээрэй. Одоо бүгдээрээ мөрөө мэдрээ. Мөрөө зөөлөн хөдөлгөж болно шүү дээ. Яавал танд тухтай тайван мэдрэмж өгч байна вэ? Таны бие яамаар байх шиг байна? Тэрийг хийгээд өгөрөө. Зөөлнөөр мөрөө хөдөлгөөд сулсан ч болно. Эсвэл та гараараа бүр массаж хийж өгсөн ч болно шүү дээ. Удаан суугаад магадгүй компьютерийн ард удаан суугаад мөрн хөшиж зангирсан байж магадгүй. Сайхан суллаад өгөөрэй. Харин одоо хүзүүгээ мэдрээ. Анхаарлаа зөөлнөөр шилжүүлж анхаарлаа хүзүүн дээрээ авчрээ. Хүзүүн тухтай байна уу?
санахгүй байна уу? Үзүүн дээр нь ямар нэгэн зүйл тэглэж байх шиг байна уу? Одоо бүгдээрээ зөөлнөөр шүлсээ залхиад үзье. Шүлсээ залхиад хоолой дээр нь ямар нэгэн зүйл тэглэж байна уу? Аль эсвэл тайван тухтай байх шиг байна уу? Ившээлгсэн ч болно шүү дээ. Хамаг биетэй суларч тайвшрах үед ившээдэг таны мэдрэлийн систем тайвширч тайван төлөвч шилжиж байгаагийн шинж шүү дээ. Дахин анхаарлаа зөөлнөөр шилжүүлж эрүү завжаа мэдрээд үзье. Завж нь зангирсан, зуусан байна уу? Аль эсвэл чөлөөтэй тайван байна уу? Завжаа суллаад үзье. Одоо та хилээ мэдрээд үзээрэй. Хил нь чангарсан байна уу? Хилээ суллаад үгэй. Ийхүү бүхий л биеийн хэсгүүдээ мэдэрч одоо цагтаа төвлөрөн анхаарлаа дахин нэг удаа амьсгал дээр авчиръя. Дахин нэг удаа гүнзгий амьсгал авч хаажмаар зөөлнөөр гаргана уу? Хамраараа амьсгал авлаа. Хэвлий тэллээ. Хамаараа удаан амьсгалаа гаргалаа. Амьсгал гаргах үед таны бүхий л бие суларч тайвшран байгааг мэдрээрэй. Ийхүү та чимээгүй орчинд өөрийнхөө бие дээр анхаарлаа төвлөрүүлэх үед бодлууд, таны мэдрэмжүүд тайвширч улам тодорхой болж байгааг анзаараарай. Одоо бүгдээрээ өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хүлээн авъя. Юугч шүүмжилж өөрчлөх гэж оролдолгүйгээр зүгээр л та бодлоо анзаараад үзээрэй. Таны толгойд янз бүрийн бодол орж ирж магадгүй. Санаа зовлтгүй. Бие дээрээ л анхаарлаа төвлөрүүлээрэй. Таны бодсон бодол болгон үнэн биш шүү дээ. Та зүгээр л радиог долгионыг нь тааруулж буй мэт зүгээр л бодлоо анзаараад шүүхгүйгээр анзаараад үзээрэй. Таны бодол санаа ээлжлэн орж гарах нь хэвийн л үзэгдэл санаа зовх хэрэггүй. Бурхан биднийг ингэж л бүтээсэн шүү дээ. Тэднийг зүгээр л ажигл. Яг л балкон дээрээс гадагшаа гудамжинд алхах хүмүүс орчныг анзааран буй мэт зүгээр л тайвнаар ажиглаад үзээрэй. Одоогийн мөчөд та юу мэдэрч байна вэ? Таны биеийн мэдрэмжүүд танд юу хэлхийг хүсэж байх шиг байна вэ? Таны бодол санаа юу бодож байх шиг байна? Та ямар нэгэн зүйлд санаа зовнож байна уу? Аль эсвэл тайван амгалан байна уу? Сэтгэл хөдлөлүүд чинь ямар байх шиг байна? Энэ бол таны бодит байдал. Энэ л
та юм шүү дээ. Та үнийг зүгээр л хүлээн зөвшөөрч чадах уу? Зүгээр л байгаагаар нь хүлээн авч болох уу? Бид ихэвчлэн бодит байдлаа өгөөсгөж зүхтах аль эсвэл өөр зүйлд сатаарахыг хүсдэг. Гэвч үүний оронд тухайн мөчийг зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд үзээрэй. Учир нь тэр биднийг бүтээсэн, бид тоосноос бүтсэн гэдгийг мэднэ. Дуулал 103:14. Бурхан биднийг байгаагаар маань хүлээн зөвшөөрдөг. Тэрээр биднийг инэрч хайрладаг бөгөөд энэхүү хайр нь жинхэнэ өөрчлөлтөнд хөтэлдэг. Библиэд хэлэхдээ Ром 4:19-д Авраам өөрийгөө болон эхнэр Сарагаа хөгшөрсөн гэдгийг үгүйсгээгүй. Харин ч тэр Бурханы амлалтад бүрэн итгэсэн юм. Бид ч бас бодит байдлаа үүсгэх шаардлагагүй. Бид нөхцөл байдлаа үннээр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх боловч Бурханы итгэлтэй байдалд үргэлж найддаг. Хэрэв таны сайн наз зовлонгоо хуваалцаж байвал та түүнийг зүгээр л ойлгож, сонсож хүлээн авах байсан болов уу? Яг үүнтэй адилхан та өөртөө ч гэсэн яг ийм хандлагаар хандаж чадах уу? Өөрийн сэтгэл, бие махбодыг сонсож, хайрлаж, тайвширтлан хүлээн авч хамт байж болох уу? Тийм ээ, энэ үед Бурхан таныг хөтлөх болно. Бидний хайртай Бурхан Аав минь ээ, бид одоогийн байдлаа яг байгаагаар нь хүлээн авч харин таны итгэмжтэй сайн сайханд найдаж байна. Амен.